одоо усаагаар мэт өгүүлэгдэж байгаа зүйл. Гэхдээ ер нь бол юмд бас их няхуур ханддаг шүү дээ. Заавал эмэгтэй орохоор давуу тал байна уугүй юу гэж. Бүр их хурлаа олоолаа байсан. Хүүе, энэ хөрөгч чинь одоо юу болчихоо вэ? Энэ гэрийн эмэгтэйчүүд эзгүй хэдэн өдөр энэ гэр оронд чинь юу тохиолдоо вэ? Яста нэг төв ээжээ та хэд? Ойлгохтой хоолунд хийж ицсэн юм уу ер нь? Оо, та хоёр минь байхгүй бол тэгээд энэ гэр орон чинь эмэг цэгцгүй хэцүү юм байна шүү. Эмэгтэйчүүд гэснээс энэ төр түшилцгэд ч эмэгтэй хүний оролцоо тун их хэрэгтэй байгаа юм ба. Их эзэн Чингис Маанч эмэгтэйчүүд огтоо төр түшилцэх ажилд өндөр оролцоотой байлгаж цэцэн ухааны төрийн бодлогодон шингээж төр барих их үйлсэд арга билгийг хослуулдаг байсан юм гинлээ. Тэгэхэр түүхэн харуулж их зүйлд суралцсан даа бид. Хүмүүсийг хоёр л хуваачч болно шүү дээ. Хамгийн түрүүн бол тийм хамгийн амархан ч байх. Эмэгтэй нөгөөтг нь хэрэгтэй гэл. Хоёулаа сонгох хэрэгтэй, сонгогдох хэрэгтэй. За эмэгтэй улс төрчид одоо боломжийн улс төрийн одоо тоглолт игээд явхад бас их эргэлзээ төрдөг. Яагаад заавал хүүхнүүд орох гэдэг байгаа. Заавал эмэгтэй орохоор давуу тал байна уугүй юу гэж. За энэ дээр бол ерөөсөй ганц л хариулт байгаа. Одоо хүнийхээ ойлон ч оролцох хэрэгтэй. Эрэгтэй эмэгтэй байна үл ялгаа дараад одоо улс төрийн бодлого нийгмийн одоо амьдралын бүхэл салбарт л тэгш хэрэгтэй байгаа. Тийм учраас бид нэр хүний эрхийн талаас бол эмэгтэйчүүдийг хязгаарлах, шахах биш харин дэмжиж өгж аль болох эрэгтэй эмэгтэй хүмүүс харилцан ярилцаж шийдвэр гаргадаг байх ёстой гэдэг зарчим дээр байна. Өөрөөр хэлбэл аливаа асуудлыг ярьж байгаа бол эрэгтэй эмэгтэй хоёр хүн ижил тэгш ярилцах ёстой. Энэ бол хүний эрхийн суурь асуудал. Энэ бол хөгжлийн тулгуур оролцооны тухай асуудал. Тийм учраас энэ бол Монголд бол одоо усаагаар мэт өгүүлэгдэж байгаа зүйл. Одоогийн бодит байдлыг аваад үзье л да тийм ээ. Хин шийдэж чинь хин гүцэтгэж чинь. 8-аар өсөөд 76 хүний 8 л байгаа байхгүй юу тийм. Эрэгтэй давмгаалцсан бүтцтэй байна гэдгийн цаана дахиад эрэгтэйчүүдийн эрх ашиг, эмэгтэйчүүдийн эрх ашиг, эрэгтэйчүүдийн нүдээр харсан бодлого, эмэгтэйчүүдийн харсан нүдээр харсан бодлого гэх мэтчлэн одоо яригдах ёстой. Энэ яагаад бид нар ярих ёстой сэдв бэ гэхээр эмэгтэйчүүд ялангуяа манай улсад гэх юм бол одоо 50.4% нь эмэгтэйчүүд байна тийм ээ. Тэгэхээр тэр утгаараа яг энэ эмэгтэйчүүдийн төлөөлөл бас шийдвэр гаргах төвшөнд одоо 50.4% биш юм а гэд мэдээж тодорхой хэмжээнд дуу хоолой хүрэх ёстой. Харамсалтай нь 2008 оны сонгуулийн өмнө тэгээ одоо энэ 16 оны сонгуулийн өмнө 2 удаа түүхэнд манад одоо квотыг 30% квотыг авч хийсэн тохиолдол илэрлээ. 2012 оны сонгуулийн өмнөхөн яг 11 оны 12 сард ч үлээ би яг иймэрхүү нэг сард нь ч байлгүй яг тоочныхаа хэлж чадахгүй. Яг ийм ярилцлаганд ороо сууж исэн. Ямар үйл явдал болсон бэ гэхээр сонгуульд нөгөө намуудаас нэр дэвшүүлэх эмэгтэйчүүдийн квотыг байхгүй болгож исэн байхгүй. Тэгээ энэ бол одоо олон улсын байгууллагуудын өмнө хүний эрхийн хангах одоо бодлогын өмнө бид нар маш том хурал хийж байна. Тэгээд дараагаар нь тэр нөгөө сонгуулийн тухай хуульд ахиж ямар ч өөрчлөлт орох боломжгүйгээр хуулийн зохицуулалттайгаар тэгээ шийдэгдсэн. Тэгэхэд бол тодорхой яг нэр бүхий хүмүүс тэр квотыг алга болох тухай асуудалд холбогдож исэн. Тэрдгээр нь эрэгтэй хүмүүс байсан. Эрэгтэйчүүдийн нүдээр л асуудлыг хараад шийдчихсэн. Яг л давмгаалал нөгөө ноёрхогч бүлэг гэдгээр яг л харагдаж байгаа байхгүй. Тэгээд улс төрчид юу гэж тайлбарладаг вэ гэхээр энийг манад хангалттай нэр дэвших эмэгтэйчүүд алгаа гэж хэлдэг байхгүй. Уучлаарай та нар ажиллах ёстой гэж хэлэх ёстой. Үндсэн хуулийн цэцээс гарч ирсэн дүгнэлтийг авах юм уу авахгүй юм уу гэдэг асуудлаар улсын хурал хэлэлцэх байснаа асуудлаасаа хайлаад эмэгтэйчүүдийн квотыг 30%-аас 20% болгох тийм шийдвэрт хүрч байгаа байхгүй. Гэхдээ ер нь бол юмд бас их няхуур ханддаг шүү дээ. Ирчүүд шиг бас нэг сэтгэлийн хөдлөөр ч юм уу сүр саргаж юм шийдэхгүй яг улс ууртай байх бах. Эмэгтэй хүн дотоод гадаад асуудал хариуцдаг. Энэ дэр эмэгтэй хүн хэрэгтэй. Эмэгтэй хүн заавал хэрэгтэй. Бүр их хурлаа олоолаа байсан. Би нэмэх хэрэгтэй л гэж бодож шүү дээ. Яагаад гэвэл эмэгтэй хүмүүс ч одоо
ерөн төрд хэрэгтэй штэ тийм ээ альч тэр хууль юу гаргасан ч гэсэн арай нэг зөөлөн талаасаа их хөнгөдгээсэ тий. Тэгээ би бас энэ хүмүүс эрчүүдээс арай зөөлөн тэгээд юу муу нөгөө ахуул махуулд өртөх нь арай бага байх гэж боддیں۔ Энэ Австрийн оролцооны талаарх түүх туршлага тийм ээ сургамжийг харахад эмэгтэйчүүд олноороо одоо шийдвэр гаргах төвшөнд орж ирснээр хамгийн түрүүнд одоо гэр бүлд тийм ээ ялангуяа одоо нийгэмд чиглэсэн ээлтэй бодлогууд бол маш их өндөрөөр үнэлэгдэж эхэлдэг. Тэгэхээр гэр бүлийн хөгжил гэдэг бол өөрөө улс орны хөгжлийн үндэс. Идэвхтэй байх оролцох төлөөлөлөө хангах хэрэг юм. Дөнгөж саяхан бас Бүтнамчтай олон улсын хүрээлэнгээс сонгогчдын одоо сонгуулийн тандалт судалгаа бас гаргаж тавьсан байлээ. Тэр судалгааны үр дүнг харж хад хэрвээ эмэгтэй нэр дэвшигч авах юм бол дэмжнэ гэсэн сонгогчдын одоо масс бол 46% гарсан байлээ. Тэгэхээр тэр 30% шийдвэрт хүргэх одоо сонирхол хүнд байх уу? Яагаад эмэгтэйчүүд улс төрд олноор бий болохоос айгаад байна вэ хүмүүс тийм ээ? Эмэгтэйчүүд одоо хөрөнгө санхүү болон одоо намын одоо янз бүрийн хор найруулга гэх юм одоо тухайн намаас нэр дэвших боломжийг ихэнхдээ одоо тодорхой бүлгүүдийн дунд, фракцуудын дунд шийддэг. За гэтэл эмэгтэй улс төрч бол тэр одоо тохирооны одоо цаана үлдчихдэг. За дээр нь одоо намын нөлөө бүхий шатанд бол нам доторх одоо бүтцэн угаасаа гендерийн хувьд бол эрэгтэйчүүд хамгаалсан байдаг. За ийм нөхцөлд бол яг намаас тодорхой боломж их муутай байгаа. За харин одоо бидний цоврур судлаанаас үзэхээр ерөнхийдөө 2012 оны сонгуулиас хойш Монголын сонгогчдын дунд эмэгтэй улс төрчдийг за шинэ залуу улс төрчид дэмжих хандлага бол их нэмэгдэж байгаа. Тийм учраас одоо юу гэж хэлэх гээд нэхэр хэрвээ намаасаа одоо ингэж нэр дэвших боломжоо авчвал сонгогчд бол тэрийг одоо дэмжих бүрэн боломжтой байгаа. Сонгогчдын дунд бол одоо хүүсээр ялгуулах хандлага бол маш сул байгаа. Яг тэгвэл их байж ижил одоо тэгэл биднээс бас амьдрал хавтай арай л ойртон байх байх та ядаж. Ер нь бол нэг юм байдаг шүү дээ. Арга хүлэг гэдэг юм байдаг. Тэр хоёр чинь өөрөө нэг нь зүг чиг болж нэг нь эрч хүч болж явдаа шүү дээ. Тэгээд дандаа бэлгийн давмгаалж болдгоо, дандаа арган давмгаалж болдгоо. Заавал тэнцвэртэй байж ижил явдаг шүү дээ. Нэг нь нөгөөдөө бас зүг чиг дашуур болж явдаг.